Усан манан татхад аав минь норсон дээлтэй ирдэгсэн. Уулын тэмдээс адуу бүгтий сүрэл уван цовдгсан. Хуурай аргалаар ээж минь галаан дүүгтлэн түлчгээд хувингаа сугавчилсаар л үнийн зэл рүүгээ алхадагсан. Тэгэхэд би чаахан байжээ. Хаалганы тодгоор ганц нэг ус туслах тийм нэг содон чимээ. Хачин гоё улирлыг хар гих шиг тог туслахад молдын тэндээс хөхөө донгодоод тэнгэр зөөлхөн дуугарч Монголын тал нутаг өвснийхөө өнгөөр зунаан зурдагсан. Тэгэхэд би сониучхан байжээ. Гал дээр буцлах болцтой шөлний хачин гоё үнэрхан хийхэд гандарсын бороонд гэрмэн л юр диваажин байдаг байж. Нам гүмхэн бүрэнхийд лааныхаа дэргэд ганцаараа зогсоод намайг өөртөө нь ярилцахад бурхтын хүүхдүүд тэр гэрэлд нь бүжгэлсээр л байдаг байж. Тэгэхэд би галын бурхадтай ярьдаг байжээ. Эсгийн гэрийн тооноор сар нэвт шагааж над руу анх удаа инээхэд энд бороо орж байна. Чи үүл рүүгээ буц гэж дотроо хэлтгсэн. Тэр ах үед ээж минь орж ирэн өрмөн айсан уу гэж үнсээд тэрлэгнийхээ усыг сэгсрэн галынхаа дэргэд хэсэг суудагсан. Харин би ээжийнхээ даардгийг л мэдтгүй байж.